AutoCAD суралт хичээлийн энэ удаагийн дугаараар 2 давхрын план зургийг хэрхэн зурах тухай үзнэ. За өмнөх хичээл дээр үзсэн файлыг нэгээд үргэлжлүүлэн зурна. За layer properties руу ороод тэг давхаргаа төвчүүлэх хэрэгтэй. За insert руу ороод 2 давхрын план зураг, ноор зураг програмд оруулна. Бид нар програм зураг дээрх ноор зураг дээрх хэмжээс хараад план зураг зурна. За нэгдүгээр хичээл дээр бид нар ноор зургийг програмд оруулж хэрхэн масштаблах тухай үзсэн. За шинээр 2 давхрын план гэсэн давхраг үүсгэх хэрэгтэй. За үүсгэсэн давхаргаа төвчүүлье. За 2 давхрын план зураг одоо масштаблж 1 давхрын плантайгаа адилхан хэмжээтэй болгож өгнө. За инкэнд бол line юм уу polyline аль нэг командыг сонгоод за ноор зураг дээр хэмжээстэй адилхан утгатай шулуун байгуулна. За жишээлбэл энэ өнцгөөс энэ өнцг хүртэл 10,000 мм буюу 10 м урттай байна. За бид нар шулууныхаа эхлэлийн зэгийг байрлуулад гараас 10,000 гэсэн хэмжээсийг оруулж өгье. За 10,000-ын урттай шулуун маань ийм хэмжээтэй зурагч чинь. За одоо командын мөрөнд SC scale гэдэг масштаблах объектыг сонгоно. Зөвхөн ноор зургаа сонгоно. Space дарлаа. За гацсан дэд командаас replace командыг сонгоно. За шинэ уртын хэмжээ гэдэгтэр за цэг зааж өгнө. За одоо ингээд масштабын хэмжээ багасаад нэг давхрын хэмжээ план зурагтай адилхан болсон байна. Одоо move командаар план зураг зөөж нэг давхрын плантайгаа нэг шулуунд байрлуулж өгнө. За дахин move командад автаад зургийг нэг давхрын планд дугаартуулж өгөх хэрэгтэй. За одоо энэ зураас хэрэггүй учраас устгана. За одоо бид нэр хэрэглэхгүй давхаргаа төр унтраач хэрэгтэй. Авшин давхраа хаалга цонх гэх мэт давхаргуудыг төр унтраач. За 2 давхрын план хурдан зурхын тулд 1 давхрын план зургаа copy командаар хуулж 2 давхрын план руугаа зөөж өгнө. За ноор зурган дээр хоёр давшаад гарч ирсэн цонхонд хэмжээг нь контрастыг бүдүүлж өгөх хэрэгтэй. Ангуул бидний наан зурж байгаа зураас илүү тод сайн ялгарч өгнө. За энэ 2 давхрын план руу хуулсан зураас удаа идэвхжүүлээд
ойдохрын балан гэсэн давхарга руу өргүүлж өгөх хэрэгтэй. За ингэж өргүүлж болж байна. Аль эсвэл команд юмд lay c одоо хүчтэй байгаа давхарга руу өргүүлж өгнө. За ангууд зураснууд маань одоо ойдохрын балан гэсэн давхарга руу давхаргын нэг давхрын баланаас өөрчлөгдөж хоёр давхрын балаанд шилжиж байна. За одоо баланаа зурж өгнө. Гадна талын аннуудаа зурж эхлэе. Polyline командаа сонгоод доош 1730 гэсэн хэмжээс гаргаж болно. Copy сүүл зурсан зураас идэвхжүүлээд 1400 enter. За энд хан маань үргэлж байгаа учраас энэ зураасыг устгах хэрэгтэй. Энэ зураасыг адил устгах өгнө. Энэ зураасыг адил устгах өгнө. За бид нар stretch command, extend command айлын ч ашиглаж одоо сонгож болно. За энэ шин дээр бол stretch command-ыг ашиглая. Сонгох үзээр идэвхжүүллээ. За энэ хэсэгт сонх маань 1400 мм байна. Нэг давхрын баланаас бид нар хуулсан учраас энэ 1000 мм хэмжээ байгаа. За энийг сонгож өгнө. Stretch command-аар сонгоё. Дээш 400 мм. За ингээд сонхны хэмжээ болцсон. За энд одоо үргэлж битүү байгаа учраас энийг зураасыг устгаад одоо энэ extend command ашиглаж сонгоё. Extend. За эдгээр зураас устгахна. За энд 1400 мм хэмжээтэй сонгох stretch command ашиглаад зураасаа сонгож өгнө. 400 мм-ээр. За гадна анзуурах процесс болчлаа. Одоо trim command ашиглаад илүү зураасыг устгах хэрэгтэй. За бид нар одоо дотор хоёр давхрын дотор ханаа зуръя. Чинээр давхар үүсгээд хоёр давхрын дотор хана гэдэг нь өгчээ. За Polyline командаа сонголоо. Offset командаар 120 мм зайд зураасаа хавлж өгнө. За Polyline команд сонголоо. 2485 мм. Offset командаар зураасаа дээш нь 120 мм зайд хавлж өгнө. За Polyline командаа дахин сонгоод 3455 мм. 3455. За offset командаа сонгоод enter 120 мм. За Polyline командаа дахин сонгоё. Дөрвөн гэсэн хэмжээсийг гараас оруулж өгнө.
За offset командаар сүүл зурсан зураас хажууд дэвшин 120 мм-ийн зай товлж өгнө. Дахин offset командаас онгоод 1400 гэсэн хэмжээсийг гараас оруулж өгнө. Дахин offset командаар 120 мм-ийн гараас оруулаад хажууд дэвшин авуулж өгнө. За энэ copy командаар шуулж өгсөн бол ялгаа авахгүй. За одоо бид нэр extend командыг ашиглаад бодлын шар зураасыг төвчилж өгөх хэрэгтэй. За энэ ногоон зураасаа гаднаа нь хүртлээ сонгож өгнө. За stretch командаар Then 120 За одоо polyline командаас сонгоод 1380 мм 1380 гэсэн хэмжээсийг гараас авална. За deadline тулцарна. Offset команд ашиглаад сүүл зурсан зураасаа 120 мм-ээр хажууд дэвшин авуулж өгнө. За одоо хаалганыхаа хэсэг зурж эхлэе. Polyline. За ойролцоогоор 480 мм. Copy, last 850. Enter. Polyline 120 мм. Copy, last 850 мм. Polyline 120 мм. Copy, last 850 мм. Polyline командаа сонголоо. 240 мм. Copy командаа сүүл зурсан зураасаа төвчүүлнэ. 850 мм. Enter. Polyline 120 мм. Copy, last 850. Enter. За одоо trim команд ашиглаад илүү зураас удаа ойлгож өгөх хэрэгтэй. Trim, select all, space дарлаа. За эдний хаалганы зураас зураг орхигдсон байна.
120 мм. Copy last 850. За тэрийн команд ашиглаад илүү зураас тастаж өгнө. За дахин тэрийн команд ашиглаад ханы илүү зураас удыг алгаж өгнө. За polyline командаар задгаа зураас удаа хооронд нь ингээд бүтээлж өгөх хэрэгтэй. За энэ ямар учиртай хэр дараагаар 2 3 хэмжээст хан зурхад одоо энэ битүү хүрээ үүсгэсэн зураас маань одоо их хэрэг болтгоо. За тэрийн команд ашиглана. Polyline. За энэ удаагийн хичээл өгөр өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.